байцгаана уу? Бүгдээрэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Маш удаан завсарласны эцэст багш нь маш гоё инх тун хамаржаа та бүхэндээ эргэн хичээлүүдэд оруулахаар эхэлж байна. За ингээд та бүхнийхээ комментуудыг уншаад алгаа ташаад сууж илаа. Энэ донд хамгийн их давхцсан коммент бол суух сунгалтаар хичээл оруулж өгөөч гэсэн байсан. За тэгэхээр өнөөдрийн хамгийн ихний хичээлээр та бүхэндээ хэрхэн яаж суух вэ гэдэг сэдвээр хичээл орох гэж байна. За ерөнхийдөө сонголт гэнгүүт хүн болгонд өвдөлт гэдэг зүйл хамгийн түрүүнд санагддаг, өвдөлт гэдэг зүйлээр төсөөлдөг. Ингээд яг үнэндээ тууштай сунгаад аарцгны сонголтыг эцсийн дээд цэгтэн тулгана гэдгийн нэгэн шалтгаан нь суух байдаг. Тэгэхээр маш тууштай, маш гоё өөрийгөө ойлгож, маш сайхан амьсгалж чадж байгаа тэр хүн бол амжилттайгаар суун. Үүнд нас хүүс огт хамаагүй зүгээр магадгүй эрэгтэй хүмүүс арай жоохон хөшүүн байдаг болохоос биш бүгд эцсийн цэгтээ очих барианд ч юм бол бүгд ижилхэн чадна гэсэн үг. За ингээд би та бүхэндээ хамгийн энгийн суух сонголтыг зааж өгье. За алнаас нь эхлэх вэ байд. За ерөнхийдөө савлтууд бол их тохиромжтой байдаг. Тэгэхээр та бүхэн нэг хөлөөр шулуун жигээд нөгөө хөлийг нуглаад эсвэл улаар нь сайхан бүтэн гიშгээд за энэ бол йогийн скандасана буюу спайдермен байрлал. За яг энэ спайдермен байрлалаас гараа маш сайн урдаад тулж агаад ташаага дээш нь доош нь хамгийн багадаа 10 ба түүнээс дээш удаа савж өгнө. За ингэхдээ та амьсгалаа төгчгүй аль болох гоё амьсгалаа савж өгнө. За эхлээд бол маш их өвдөн. За ингээд савх тусам багаар халаад өвдөлтчин арилж эхлэн гэсэн үг. За хамтдаа эхлээ 10 удаа савъя. 1 2 3 4 5 6 7 8 9 10 За сайн байна. За одоо нөгөө талдаа. Зарим хүмүүсийнх нэг талдаа илүү амархан, нэг талдаа илүү хэцүү байдаг. За шууд ингээл хөлөө тэнийгээ суухад л өвдөлт мэдэрч байгаа. За тэгэхээр энэ өвдөлтийг намжтлан сайхан савж өгье. Дунджаар 10 удаа гэсэн үг. 1 2 3 4 гараа урдаа тулчин 5 6 7 8 9 маш сайн. За үүний дараа та бүхний дараагийн хийх зүйл бол нуруунд ч хэрэгтэй, хөлөнд ч хэрэгтэй хажуугийн сонголт байрлал байгаа. За дараагийнх бол яг энэ хөл шулуун жийсэн байрлалаас та бүхэн эсрэг гараар шагаанаас атгаад амьсгалаа аваад гаргахдаа үлмийнээс атгаж өгнө. За энэ дээр бид бүхэн хамгийн багадаа 5 удаа гүн згий сайхан амьсгална. За энд та бүхний яг цавны дотор талаар сонголт орж байгаа. За үүний гоё мэдрээд мөн нуруу маш их өвддөг хүмүүст энэ сонголт хамгийн тустай байдаг. 3 2 амьсгалаарай. 1 За зөөлхөн дэше өндийгөөд бослоо. За одоо нөгөө талдаа. За багш нь байршлаа сольжээ. Та бүхэн бол шууд суугаагаасаа хөлөө зүгээр нэгийн жийж хумаад сольжиж болно. За эндээс мөн нэг гараар эсрэг гараар шагаанаас атгаад сайхан хамгийн чухал нь амьсгал байдаг. Амьсгалаа аваад гаргахдаа нуруундаа хажуугийн сонголт өгье. За ингээд 5 орчим удаа гүн згий сайхан амьсгална. За чадвал ужаа амьсгална. 5 Амьсгалаа гаргахдаа хурхрах, санаа алдах чимээ гаргана. 4 3 За үлмийнээс хэрвээ атгаж хүрэхгүй хүмүүс хамбал яг л энэ дээрээ барина гэсэн үг. 2 1 Маш сайн байна. За ерөнхийдөө би 5-ын тоогоор хичээлүүдэд төлөөлүүлээ заачдаг. Тэгэхээр та бүхэндээ суух 5 янзын аргыг оруулж байна. За 3 дахь арга бол хөлийнхаа улыг нийлүүлэх. За хөлийнхаа улыг нийлүүлж хагаад өвдгөө яг ирвэхээ дивж байгаа юм шиг сайн дивж өгнө. 5 4 3 2 1
За хөлөө сайхан дээш нь доош нь дэвж агаад за амьсгал авлаа. Яг 3 дахь сонголтоо энэхүү сонголт маань орж байгаа. Эрүүгээ игмнийхаа яс руу наагаад 2 тоогоор өвдгийг задлаад толгоон доош нь дарахтаа яг тухайн хөлийнхөө үлминд нааж ийн гэж төсөөлөөрэй. За мэдээч хүн болгон наад чин мундаг хийхгүй өвдгөн босоо байгаа тийм ээ. Тэгээд энүүхэн энд хийж иж болно. За үүнийг яаж сайжруулах вэ гэвэл та амьсгалж өгнө. 5 4 аль болох биеийн жинг урагш нь өгөөрэй. 3 2 1 маш сайн. Зөөлхөн дээшээ өндөгөөд баслаа. За энэ бол 3 дахь сонголт. Одоо дараагийн 4 дахь суух сонголт бол лизард буюу гүрвэл байрал дээр ташааг бас савж өгөх. За илүү Б суугаасаа илүү А суух сонголт бол илүү бас хэцүү байдаг. За лизард байрлалд орохдоо та нэг хөлөө урагшин засна. За үндсэндээ би яг гоо эхнээс нь харуулъя. 4 хөлөө ширээ байрлалаас нэг хөлөө та урагшин гарынхан гадна тал гიშгчин гэсэн үг. За энэ дээр хойдлынхаа үлмийг ээдэлгээд өвдгийг газраас авч агаад өгдгөө дээш нь өргөж байгаа доош нь ташаагаа 10 савж өгнө. За тэгэхээр яг энэ А суун гэдэг нэг нь цав хэсгийн арцгийн доод хэсгийн сонголт гэсэн үг. За сайн савж байгаа хүнийх маш хурдан нээгдэж уян болдог байгаа шүү. 5 4 савхтай амьсгалаа гаргана. 3 2 1. За хойдлынхаа өвдгийг сайхан болгочих. За үүний дараа өвдгнөөс атгах нь амьсгалаа аваад гаргахдаа өвдгийг гадагшин задалж өгнө. За энд гоё амьсгалаарай. 5 4 нуруу маш их өвддөг, суудлын мэдрэл нь өвдөөд эхэлсэн хүмүүс мөн өнөөдрийн сонголтуудыг хийх юм бол гайхамшигтай үр дүн гарна. 2 1. За өвдгийг задалсан хэвээр тохоо газар болгоно. За мөн эндээ дахиад 5 амьсгална. Аль болох гадагшаа задалсан өвдгөө өшөө гадагшин, ташаагаа өшөө доош нь түлхэж өг. 5 4 амьсгалаарай. Багшд нь гэсэн өвдөлт мэдрэгдэж байна. 3 2 1. За алга дээшээ өндөгөөд баслаа. За хөлөө зөөлхөн хоош нь өвдөглөе. Дараа нь эсрэг талдаа хөлийг гიშгэлээ. За мөн адил бүгдээрээ савна. Биеийн хоёр талдаа хоёуланд нь тэнцүүхийн хойдлын үлмийгөө ээдэлээ өвдгийг газраас авлаа. Лизард байрлалд 10 савлаа. 1 2 савхтай амьсгалаа гаргана. 6 7 8 9 10 доошоо хойдлын өвдөг буулаа. За энэ бол бүр маш өндөр үр дүнтэй. Зөвхөн А суух нь битгий хэл арцгийг тэнцүүлж нээж өгдөг байгаа. За өвдгнөөс атгаад гараараа өвдгийг гадагшин задлана. За би та нарт урдаасаа харуулъя. За эндээс юу явагдаад байна гэхээр гадагшин задалж өгч байна. Энэ үед хойдлынхаа ташааг доош нь дарж өгч байна. Гадагшин задлахдаа тохоогоо өшөө гой тэгшилж өгч байна. 5 4 3 2 1. Яг энэ өвдөж байгаа задалсан дээр тохоо газар буулгая. Амьсгал төвчгүй шүү. Амьсгалаарай. 5 4 амьсгалаарай. 3 2 өшөө 1. За алга дээшээ баслаа. За эндээс хөлийг хоошин зөөлхөн болгоомжтой хумлаа. За энэ бол одоо йогийн лизард гэсэн асанагаар арцэг цав яг энэ түнх ташааны орчмыг маш гоё нээж уян хатан болгож өгдөг байгаа.
За ингээ хамгийн сүүлийн 5 дахь сонголт бол их залхуу гэхдээ маш өндөр үр дүнтэй. Энэ бол хантай аас уух. За хантай хоёр хянзаар аас уух сонголтыг давтаж болдог. За хамгийн нэгдүгээрт болохоор за багш нь энэ хойно байгаа ханаа ашиглая. Хан руу цээж харуулад хөлөө дэлгээд суух байдаг. За хэдий та бүхэн амархан санагдж байгаа ч гэсэн үүнийг яг оролдоод хийгээд үзэх юм бол маш хэцүү байгаа. За тэгэхээр хан бол мэдээж бид нарыг хуурахгүй, хөдлөхгүй хат байгаа. Энэ дээр харин бид нэр өөрсдөө уян хатан чанараа нэмжиж хан руу наалдна гэсэн үг. За шууд мэдээж ингээд наад шиг хан руу наалдахад хэцүү. Тэгэхээр анх ихэд ийм хол байгаа хэрнээсээ л маш их өвдөлтийг та мэдэрнэ. Тэгэхээр энэ дээр тэр өвдөлтийг арилтал нь удаан барьж өгөх ёстой гэсэн үг. За багш нь яадаг байсан гэхээр гараа хойноо тулж агаад бүгтийгээ дагаа нуруугаа гой зэхэлж өгнө. Ингээд үүндээ 1 минут орчим барина гэсэн үг. За тэгээ бабаар сайжрахтаа хан руугаа ойртно гэсэн үг. За ойртоод та үзээд агаарай. За тэгээ бүр сайн ойртсны дараа гараа хойноо тулж агаад бүр цээж хөвлийгээ урагш нь хан руу нааж өгнө. За энэ 10 амьсгалъя. 10 9 тийм ээ маш их өвдөж байгаа. Цав өвдөгний дотор тал 8 7 ужаа амьсгал нь 5 4 3 2 1. За маш сайн байна. За тэгээ зөөлхөн болгоомжтой хөлчин сүулдэ буцаад хумихад маш хэцүү байх болно. За энэ сонголтыг би өнөөдөр ингээд та нарт заангууд анх удаа хийхэд маш хэцүү санагдана. Гэхдээ тэр хэцүү өвдөлтнөөс та зүхтах биш, харин үүнийг хүлээн зөвшөөрч өшөө гой гүнзгий амьсгалаад одоо магадгүй аливаа тийм шартай гүргэр тууштай хүн энэ сонголтод амжилт олдог. Тэгэхээр энэ дээр маш их өвдөж байгаа ч гэсэн та тэр өвдөлтнөөс өөрийгөө ангид байлгаж амьсгалж өгөх хэрэгтэй. За ингээд хантай дараагийн бас хамгийн өндөр үр дүнтэй хамгийн сүүлийн арга бол дээшээ харж хэвтэх байгаа. За ингээд мэдээж орой гэрийнхэн бүх ажлыг сайхан хийж дуусгачаад өөрийнхөө сонголтыг ахиулж болох нь. За та бүхэн багшаагаа дээрээс нь харж байгаа. За яг наад шиг ингээ хан руу өвдгөө ойртуулад дээшээ хараад хэвтэж байна. За үүний дараа хөлийг нэг нэгээр нь нээж өгнө. За тэгээд энэ хоёр хөл маань газрын татах хүчний дагуу хоёр тал руугаа бууж өгөх ёстой. За гэхдээ энэ дээр ямар нэгэн одоо хүнээр даруулах бол хориотой. Яагаад тэгэхээр гуйны доторчлын шөрмөс ханзрах аюултай. Насан туршийн үнэн сонголт бол амьсгалаар орсон сонголт байдаг. Тэгэхээр мэдээж ихэнх нь нэг иймэрхүү төвшөнд юм уу, ийм төвшөнд байгаа. За энэ дээрээс хан байрна. Тэгээ хөлөө аль болох амьсгалаа аваа гаргахдаа суллаж өгнө. Яг л тэр өвдөөд байгаа цав, өвдөөд байгаа хэсгийн шүрмсийг амьсгалаа аваад гаргахдаа чангалж эсэргүүцэх биш, хүлээн зөвшөөрөх. Энэ нь дагаад таны сэтгэлийг хүртэл маш их одоо юм хаттай, альваад уян хатан, аз жаргалтай болгоно. За энэ дээр ерөнхийдөө би яадгүй гэхээр дуу тавьчдаг дуртай дуугаа. За тэгээд нэг 2 3 дуун дээр бол ингээл дээшээ хараа хэвтэнэ. Эхний дуун дээр маш их өвдөн, 2 дахь дуун дээр халуу дөгөн, 3 дахь дуун дээр хөл бүр ингээ буусан байдаг. За хамгийн гол нь амьсгал төвчгүй гүнзгий гоё ужаа амьсгална. За ужаа амьсгалыг бас та бүхэндээ хүсвэл энэ хичээл маягаар оруулж болно. За ингээд та бүхэн маань хажуудаа дуртай дууга ядаж нэг дуу дуустал нь байрах ёстой шүү. За үүний дараа гуйныхаа доторчлын шүрмсийг сайхан илж агаад зөөлхөн хөлийг хумина. За ингээд болоо. Ингээд өнөөдрийн заасан 5 энэхүү асана, йога,
одоо савалттай динамик хөдөлгөөн хоршсон энэ 5 арга бол хамгийн өндөр үр дүнтэй Аас ус сонголт байдаг. За ингээд энэ 5 аргыг мэдээж хэрэгжүүлсний дараа таны хийх зүйл бол өөрөө Аас сууж туршиж үзэх байгаа шүү дээ. Гараа урдаа авчин хөлөө нэг нэгээр нь үлмийн өсгий гэд гадагш нь алхуулна. За хамгийн сайн дээр очсны дараа тохоо урагшаа буулгана. Мэдээж өгдөгчин агаар дээр үлдэж байгаа. За энэ дээр 3-аас 5 чадвал 10 удаа амьсгална. 5 4 амьсгалаарай. 3 маш их өвднө. Гэхдээ энэ өвдөлт энэ махан биенээс өөрийгөө ангид гэдгийг амьсгалаараа мэдрүүлж өг. 2 1 За зөөлхөн алган дээр бослоо. Дээш өндөл. За гойны дотор тал маш их өвдөж байгаа илээрээ. Ингээд та энэхүү 5 багшийн зааж өгсөн аргын дараа өөрийнхөө Аас суух сонголтыг үргэлж шалгана. За тэгээд нэг өдрөл та гүйцэд сайхан доошогоо суух болно. За эндээс урагшаага 2 гарыг хол сонглоо. Үүний дараа тохоогоо буулгалаа. За бүр гоё хэвтэй төх юм бол илүү тухтай байх болно. Гэхдээ илүү үр дүнтэй байх болно. За ингээл ерөнхийдөө сонголт гэдэг бол тухайн позондоо тэр их өвдөлтийг сэтгэл зүйн хувьд хүлээж авах маш гоё аливаа тийм одоо хүлээцтэй байх тийм нэг юм сэтгэл зүг хүнд төлөвшүүлж өгдөг. Ингээ өнөөдрийн энэ хүн Аас ус сонголт бол та бүхэнд яг өдөр бүр за Б суух сонголтыг 7 хоногт бол хүн сурчиж болно. Харин энэ Аас ус сонголт бага зэрэг хэцүү учраас 14 хоногт та өдөр бүр хийх юм бол Аас сууж чаддаг болно. За ингээд 14 хоногийн челленжийг та бүхэн маань өнөөдрөөс эхлүүлээрэй. Ингээд энэ Аас ус сонголтын буйнаар хүний бэлгийн хурд гайхамшигтай сэрнэ. За дээрэс нь төрсний дараах ээжүүдэд гойны дотор тал болон хэрзан үтрэний булчин буцаад одоо хэвийн үйл ажиллагаанд орж идэвхжихэд хамгийн тустай байдаг. За ингээд бүгдээрэнд маш их баярлалаа. Дараагийн цувралаар хичээлүүд маань 7 хоног бүр та бүхэндээ хүрэх болно. Та бүхэн маань лайка дараад за доор байгаа subscribe-а дарахаа мартаа зай. За бүгдээрэнд нь баярлалаа. Намасте.